TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Нөхөр бид хоёр том охин маань бусдаас их өөр гэдгийг нэлээ эрт анзаарсан л да. Тэгээд миний охин бол их ухаантай, сэргэлэн хүүхэд. Гэхдээ яг тэр хэмжээгээр дэндүү хүүхд юм хөдөлгөөнтэй. За охиноо тэгээд урамшуулж үзсэн, за бүр шийтгэж ч үзсэн. Энэ болгоны аль нь тийм үр дүнтэй байгаагүй. За айлд очих юм бол бүр үнэхээр хэцүү. Нэг мэдхэд л одоо найзууд маань ч бидний гэртээ урьхаа болсон байсан. Анхны хүүхэд маань байсан болохоор нөхөр бид хоёр бол хүүхдийн хэвийн л хөгжил гэж тэр үед бол бодож исэн л да. Тэгээ ээж хүний амьдрал одоо миний төсөөлж ирснээс хэд дахин үнэхээр хэцүү байсан. Би одоо байнга л ядарч исэн, сэтгэлээр унсан байдалтай байдаг байсан. За тэгээд охин маань бол дүүтэй болсон. За яг тэр үед л одоо том охинд ямар нэгэн асуудал байгааг бид нар олж харсан байхгүй юу. Охины маань нөгөө шинж тэмдгүүд нь улам их тод илэрсэн. За охин маань хэний ч үгэнд ордгүй, ямар ч дүрм журмыг үл ойшоодог тийм хүүхэд болж эхэлсэн л дээ. Ээж хүнд үр хүүхдээ ийм байдалтай байгааг харах ямар хэцүү байсан болоо. Хэрвээ та эсвэл таны эргэн тойронд таны дотны хин нэгний хүүхэд одоо ийм адилхан бэрхшээлтэй тулгарч байгааг мэдчихэвэл найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээ дуустал нь сонсоорой, бидэнтэй хамт байгаарай. Тэгэд бид танд хэрэгтэй зөвлөгөө, сэтгэлд хүрэх урам зоригийн үгсийг хуваалцгаулнаа. Та найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг сонсож байна. Бид энэ нэвтрүүлгээрээ дамжуулан амьдралын хүнд хэцүү үеүүдэд эмэгтэйчүүд бид нар бие биенээ дэмжиж, харин амьдралын жаргалтай сайхан үеүүдэд бие биедээ хуваалцаж ярьдаг сайхан нэвтрүүлэг байлээ. Тэгээ би Жимсээ өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөхөөр гэрлээ маань хамттай байна. Жимсээ чи ямар нэгэн зүйлийг сурч чадахгүй байгаасаа гэж одоо байгаагаасаа болоод өөртөө тийм бухимдаж байсан үе ер нь байдгүй. Мэдээж байлгүй яах вэ? Багада баруун зүүн гараа яллахад үнэхээр хэцүү байдаг гэсэн яагаад чинь. Тэгээд яг энэсээ болоод бас л их хэцүү байдалд их ордог байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Би бас уншиж сурах гэж нэлээд юм болдог байсан. Тэгээд цаасан дээр бичсэн юмыг өөрөө зохиогоод ер нь уншиждаг тийм төрлийн хүүхдээсэн. Харин бид насанд хүрсэн онооч гэсэн заримдаа энэ ийм төрлийн бэрхшээлүүдтэй бас тулгардаг тий. Гэхдээ гэрлийн хүн ер нь иймэрхүү энгийн зөвлөдүүдийг хизээч сурч чадахгүй байсаар ах юм бол юу болох болоо тий. Бас л хэцүү авах та. Хүн заагаад ч сурахгүй бол бас аяанда зан авир нь яг тэрийгэ дагаад өөрчлөгдөөд бас сэтгэл санаагаар унаад өөрийгөө бас бусдаас тэр хэмжээгээр бас тусгаарлаад эхэлдэг байх л та тий. Тэгдэг шүү дээ тий. Ер нь ийм төрлийн хүмүүс суралцах одоо бэрхшээлтэй байх боломжтой байдаг тий. Тэгээд магадгүй би ч гэсэн суралцах тийм бэрхшээлтэй юм билүү гэж бас бодож исэн үуч байгаа. Гэхдээ өнөөдөр Марлаа маань бидэнд энэ бэрхшээлийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж ирсэн байгаа. Тэгээд бас ижил асуудалтай одоо нүүр тулгалж байгаа тийм хүмүүс байх юм бол итгэл найдвар өгч бодит зөвлөмжүүдийг өгөхөөр хуваалцгаар одоо энд ирсэн байгаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Тэгээд найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. За сайн байцгаана уу? Бид суралцах бэрхшээлтэй хүмүүс одоо хорвоо ертөнцийг ихэвчлэн бусдаас өөр өнцгөөс хардаг тухай ярьсан тийм ээ. Тэгэхээр заримдаа тэд үнэхээр л одоо юмыг бусдаас өөрөөр хардаг л да. За зан авир нь ч өөрөөр илэрдэг. За суралцах бэрхшээл нь бидний амьдралын олон зүйлд нөлөөлдөг. За жишээ нь харсан, сонсон зүйлээ санах чадвараас эхлээд за бөмбөг хэрхэн барих, хэрхэн шийдэх, за эсвэл одоо өөрийн нэрээ үсгэлэх гэх мэт бүх төрлийн чадваруудад нөлөөлж болдог л да. За өнөөдрийн нэвтрүүлгээр суралцах бэрхшээлээс болж үүсдэг хоёр гол хүчин зүйлийн талаар ярилцъя бүгдээрээ. За мөн амьдрал дээр туршиж үзэж болох бодит зөвлөмжүүдийг та нартайгаа хуваалцгаулнаа.
За одоо та бүхний мэдих ойр дотны хүмүүс дунд баруун зүүнээ ялгадаггүй. За эсвэл дээр дор гэсэн чиглэлүүдийг ялгаж ойлгохдоо хүндрэлтэй хүмүүс одоо байдаг уу те? Бүгдээрээ ингээд сааны. За тэгэхээр энийг чиглэл ялгах бэрхшээл гэж нэрлэдэг. За бага насны хүүхдүүдэд баруун зүүн хөл гараа ялгахгүй байх нь хэвийн үзэгдэл л дээ. Гэтэл одоо насанд хүрсэн хойноч ялгаж чадахгүй байх юм бол асуудалтай байгааг илтгэж байгаа юм. За ийм хүмүүс ямар нэг зааварчилгаа дагаж хэрэгжүүлэхэд их хүндрэлтэй байдаг л да. За танил газраасаа холдохоор одоо ингээд бодолдог ч юм уу. Эсвэл ойр орчмын зүйлсийн байрлал, орон зайг ойлгоход их хүндрэлтэй болдог. За заримдаа энэ бэрхшээлийг орон зай мэдрэхүүн бэрхшээлд гэж бас нэрлэж болдог. За орон зайн буюу чиглэл ялгах бэрхшээлтэй хүн бүх юмаа цаасны нэг болонд бичих, зурах тийм зуршилтай байж бас болдгийн. За мөн хувийн орон зай гэдэг ойлголт тэдэнд ойлгомжгүй байж болно л доо. Жишээлбэл тэд одоо таны гарнаас хит чанга барьж эсвэл ярьж байхдаа танд хитрхи ойрхон зогсож бас болно. Хэрвээ хүнтэй ярилцахдаа хит ойрхон зогсдог, эсвэл байн хүний бид хүрэх тийм зуршилтай байгаад байх юм бол одоо тэдэнд бусдын орон зайд халдаж байгаа гэдгийг илдгээр одоо мэдэгдэх тийм дохио зохиож өгч болно гэсэн үг. За жишээлбэл ингээд зөөлөн ханиалгах гэх мэт одоо тийм жижиг дохио тухайн хүнээс жаахан холдох, эсвэл хүрхээ болох хэрэгтэйг сануулхад одоо тохиромжтой байдгийг. За дараагийн одоо суралцах бэрхшээлд хит хөдөлгөөнтэй байдал, эсвэл анхаарал төвлөрөх дутмагшил ордог. За бидний таньдаг хүмүүс дунд удаан тогтож сууж чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Ингээл нэг дороо удаан сууж чаддгүй тий. За тэдний ирч хүчийг одоо ингээ зүгээр харахад л өмнөөс нь ингээ бид нар ядраад байдаг шүү дээ. За заримдаа ийм хүмүүсийн анхаарал маш хурдан сарндаг. Нэг зүйлээс нөгөө рүү шилжиж, тэгээд бас буцаад өөр зүйл рүү шилждэгч ихэнхдээ л одоо алийг ч дуусгалгүй орхидог гэх юм уу. За ийм хүмүүс бол заримдаа гараа удирдахад бас хэцүү байдаг. Харагдсан бүх юмдаа бүр одоо хүнд хүртэл адилхан илэрдэг. Ингээд харж үзэх гээд байдаг гэх юм уу. За энэ шинж тэмдэг хүүхэд насанд хүрэгч хоёрт адилхан илэрдэг. За ийм ч үзвэл тэдний хит хөдөлгөөнт эмгэгтэй эсвэл ADD буюу анхаарал дутмагшилтын эмгэг гэж онцлох магадлал бол байдаг л да. За хэрвээ эдгээр нөхцлүүд хавсарсан тохиолдолд энийг ADHD буюу анхаарал дутмагшил болон хит хөдөлгөөнт эмгэг гэж нэрлэдэг. За тэгэхээр анхаарал дутмагшил болон одоо хит хөдөлгөөнт эмгэг болон анхаарал дутмагшилтын эмгэг нь одоо дангаараа илрэх боломжтой гэсэн үг. За бас бидний одоо түрүүн ярьсан суралцах бэрхшээлтэй хавсарсан хэлбэрээр ч бас илэрч болно. За эдгээр эмгэгүүдийг одоо заавал эмнэлэгт үзүүлж мэрэгжлийн эмчээр онцлуулах шаардлагатай байдаг л та. Эмчнэр одоо ихэвчлэн жороор юм болгодог. Зарим эмчнэр хүчлэг эсвэл нэмэлт амт оруулагчтай хоол хүнсийг одоо хассан тийм тусгай хоолны дэглэм бас та бүхэнд одоо санал болгоно гэсэн. Одоо гэхдээ хамгийн зөв арга нь эмчтэй бас эрүүл мэндийн мэрэгчлэнтэй одоо маш сайн ярилцаж одоо таны хүүхдэд тохирох эмчилгээний арга барилыг одоо тодорхойлох ёстой гэсэн үг. За зарим тохиолдолд им хэрэглэхгүйгээр одоо дасгал хөдөлгөөн эсвэл өдөр тутмын одоо амьдралын хэм маягаар одоо дэмжиж за хүүхдийнхаа зан төлөвийг өөрчлөхөд туслах нь хамгийн зөв сонголт бас байж болно. За энийг одоо гэр бүлэрээ хамтдаа залбирэн эсвэл хамтдаа зөвшөлдсөн байж даван туулах асуудал л да. За тэгэхээр та бүхэн маань одоо гэртээ хүүхдээ 50 суудаг болгоход нь туслахад дараах хэдэн одоо энгийн аргыг туршаад үзээрэй гэж зөвлөмөр байна. За юуны түрүүнд та бүхэн хүүхдтэйгээ шалан дээр хөлөө ингээд завилж суугаад гараа өвхэд цуг суугаарай. За ингэж суусан чихтэй тайвширч хамтдаа ямар нэгэн хөгжим сонсож болно. За мөн хүүхдтэй ном уншиж өгөн үлгэр дуусах хүртэл одоо босохгүй байхыг ингээд сануулж хэвшүүлнэ гэсэн үг. За эхлээд маш богино үлгэрүүдээс одоо эхлэх хэрэгтэй. Дараа нь аажмаар урт үлгэрүүд рүү одоо ингээд удаанаар орсноор тэдний анхаарал төвлөрөлт сайжирдгаа гэсэн үг. За энэ аргыг тэгэхээр ээж аауд маань гэртээ хүүхдүүдтэй гэр бүлээрээ туршиж үзэх хэрэгтэй байх нь байна. За хит идэвхтэй хүүхдүүд өөрсдөө одоо хэрэг тарьж байгаагаа ойлгодгүй л дээ. Тэгэхээр тэд үнэхээр одоо сайн хүүхэд байхыг хичээдэгч бие хянаж чадахгүй тохиолдлууд гардгаа л гэсэн үг. За тэгэхээр тийм болохоор эцэг эхчүүд маань ах дүүс нь ийм хүүхдүүдийг одоо ойлгож буруутгахгүй байх нь хамгийн чухал. За хэрвээ таны хүүхэд үргэлж ингээд чи муу гэдэг үгийг сонсоод үсэх юм бол үнэхээр ингээ өөрийгөө муу гэж итгээд за энэ маягаараа аашлаад байдаг тийм тал байдаг. За тэгэхээр хамгийн
хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй байх нь за сахилах бат одоо зайлшгүй хэрэгтэйч байнга загнаж буруутгах хэрэггүй. За сайн зүйл хийвэл урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ бол маш чухал. За хүүхдүүдэд магтуулсан үйлдэлээ одоо давтах хандлага их байдаг шүү дээ тийм. Хэрвээ магтаад байвал тэрэндээ ингээд урамшдаг. Тэгэхээр урамшуулна гэдэг нь мөнгө эсвэл одоо гоё амттан байх албагүй л дээ. Тодорхой хугацаанд хичээл зүтгэл гаргах юм бол одоо авахыг удаан хүссэн тоглоомн ч юм уу тийм дуртай зүйлээр нь буцааж ингээд урамшуулж шагнажуулна. За гэхдээ хамгийн сайхан үнгүү шагнал бол хайрын тээврэлт. Энэ бол маш чухал. За чин сэтгэлийн бас инээмсэглэл. Би охинороо маш их бахархаж байна. За эсвэл чи энийг үнэхээр сайн хийлээ. За өнөөдөр чи надад их тос оллоо шүү гэх мэттэй иймэрхүү энгийн магтаалуудыг одоо үгсийг хүүхдүүдтэй харамгүй хэлж явах хэрэгтэй. За хүүхдүүдийнхээ давуу талыг ажиглаж тэдэнтэйгээ одоо тэр давуу талын сайн хэлж, магтаж, үнэлж, дэмжиж байх хэрэгтэй. За хэрвээ таны хүүхэд одоо хангалттай эерэг анхаарал авч чадах юм бол таны анхаарлыг татахын тулд муухай ажиллах нь одоо эрс багсдгаа гэсэн үг. За тэгэхээр энэ ярилцлагаар би суралцах бэрхшээлийн зөвхөн одоо цөөн хитэн талыг л дурдлаа тийм ээ. Тэгэхээр миний зорилго хүмүүст эдгээр асуудлыг илүү ойлгуулах, бас ийм асуудалтай хүмүүст урам зориг өгөхөд байгаа юм л да. Тэгэхээр энэ түүхэд жишээ болгон одоо охин гэж дурдсан ч бодит амьдрал дээр суралцах бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь ер нь бол хөвгүүд байдаг. За би та бүхэнтэй дуулал номын 36 дугаар бүлгийн ишлэлийг хуваалцж одоо яриагаа өндөрлөё гэж бодож байна. Эзэн таны инрэлт тэнгэр бий, таны итгэмж үүлэнд ч хүрнэ, таны зөвхт байдал бурхны уулстай адил, таны шүүх их оёоргүй гүнийн адил. Эзэн та хүнийг бас амьтныг хамгаалдаг. Аяа бурхан таны инрэл хайр хичнээн үнэтэй вэ. Хүмүүний хүүхдүүд таныг жигүүрийн сүдэр дор хорогдно. Тэд таны өргөөндөх тос нүнжгээр дүүрнэ. Тааламжит голоосоо та тэднийг ундаална. Танд амийн ундрах бий. Таны гэрэл гэгэнд л бид гэрэл гэгээг хардаг. За тиймээс та бүхэн одоо санаж яваарай. Итгэл найдвар гэдэг бол үргэлж байдгаа гэж хэлмээр байна. Баярлалаа марлаа да. Тэгэд яг ийм урам зориг бид найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ хүргэхийг зорддог. Тэгээд та ямар ч нөхцөл байдалд байсан итгэж найдах шалтгаан үргэлж байдаг гэдгийг одоо бид сануулгыг үргэлж хүсдэгэ. Тэгээд дараагийн хэсэгт маань чимгээгч маань бидэнд хүүхэд шиг байх юмтай учир болоод энэ чанар нь бидний амьдралыг хэрхэн өөрчилж чаддаг талаар одоо ярьж өгөхөр ирсэн байгаа. Тэгээд найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн сонсоорой. За би сонсогч танаас асуумаар байна. Та амьдралынхаа өдөр тутмын хэцүү нөхцөл байдлаас яг салмаар санагддаг үеуд байдгүй гэж асуумаар байна. Тэгээ мэдээж бид нар шуу бишимчин яг энэ нөхцөл байдлаас нисээд явж чадахгүй. Гэхдээ итгэлийн далавчийн тусламжтайгаар бид яг энэ нөхцөл байдлаас өндөөж босож чаднаа. Тэгээд чимээгч хаяаранд анхаарлаа бүгдээрээ хандуулцгаая. 3 сарын 14-нд 12 цагаас 104 зам дах Папа кафед болох найдвар доторх эмэгтэйчүүд сонсогчдын уулзалтанд орж байна. Холбогдох дугаар 907751 8911 87 найдвар доторх эмэгтэйчүүд сонсогчдын уулзалт. За баярлалаа. За зарим хүүхдүүд ингээ ажиглаад суухаар их сонирхолтой байдаг штэ. Та нар тэгж ажиглаж үзсэн үү? За хүүхдүүд ингээ тоглож байхдаа бибинээсээ янз бүрийн асуултуудыг асуудаг. Сонирхолтой зүйл, дуртай тоглоом, ангийн найзууд гэд ярих сэдв нь бол маш их өргөн. Тэгээ хамгийн түгээмэл асуудаг асуулт болохоор чи том болоод ямар мэрэгчлээ хүн болох вэ гэдэг асуулт. Тэгэхээр надаас ч гэсэн бага байхад бас ингэж дандаа л асуудаг байсан л да. Тэгээ би явал асуухт нь цэцэрлэгийн багш л гэж хариулдаг байсан. За тэгээд ч би өнөөдөр үнэхээр багш болчихсон байж байна. Миний хувьд хүүхдүүдийг суралцах, өсөн хөгжих үед нь туслагч нь байж тэдний амьдралын нэг хэсэг нь болж байгаадаа үнэхээр баяртай явдаг. Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр эрхэм нандин ажил шүү дээ. Одоо анх сургуульд орсон бяцхан хүүхдүүдэд сургуулийн орчинд нь одоо дасах, дасан зохицоход нь тулгарч байгаа өөрчлөлт, бэрхшээлийн даван туулахад нь тусална гэдэг бол хамгийн чухал, бас хамгийн хариуцлагатай ажил л да. Хүүхэд бүр бол тавтагдчихгүй. Хүүхэд бүрийн юмыг хүлээж авах чадвар, хурд өөр байдаг. За тиймээс ч өөр өөрийн одоо хөгжлийн үеийг туулдаг гэсэн үг л дээ. Бурхан хүүхдүүдийн тухай Библиэд олон зүйлийг хэлсэн байдаг шүү дээ, тийм ээ. Жишээ нь Дуулал 127-д
Хүүхэд бол эзнээс ирсэн ёроол, түүний өгсөн бэлэг гэсэн байдаг. За Есүс Христ ч бас хүүхдүүдэд хэрхэн хандах ёстойг өөрөөрөө үлгэрлэн харуулсан байдаг л да. За Марк номын 10 дугаар бүлэгт Есүс хүүхдүүдийг хэрхэн ёроосон тухай ингэж өгүүлсэн байдаг. Хүмүүс Есүсээр хүүхдүүдтэй гар тавиулахаар түүн дээр авчирсанд шавнар хүмүүсийг загнажээ. Есүс үүнийг хараад дургуйлгэж тэдэнд хүүхдүүдэд над руу ирэхийн зөвшөөр, бүү хоригл. Учир нь Бурхны хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. За үнэнээр би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш юр орохгүй гэж. Есүс хүүхдүүдийг тэрвэрч тэдэн дээр гараа тавиад юрөв. За түүхийн энэ хэсэгт Есүсийн дагалдагч нар хүүхдүүд түүнд ямар чухал болохыг ойлгоогүй байсан юм шиг байгаа юм л да. За тэд хүүхдүүдийг Есүст саад болохоос нь хамгаалж байгаагаа зөв зүйл хийж байна гэж тухайн үед бодсон байх л да. За одоо ч бас хүмүүс хүүхдүүдийн дуу чимээ, уйлан шууганыг төвөгшөх хандлагатай байдаг штэ. За тэдэнд бас зарцуулах цаг хугацаагаа нэг их ойшоож чухалд тооцдгүй тийм тохиолдлууд бидэнд зөндөл гардаг тийм ээ. За харин Есүс хүүхдүүдтэй хэрхэн харьцаж байгааг хараад дагалдагч нартаа уурлан одоо хоёр чухал зүйлийг хэлсэн байна л да. Нэгдүгээрт хүүхдүүдийг над руу ойртуул. Хоёрдугаарт тэднийг бүү хоригл. Есүс хүүхдүүдээр жишээ болгон хэлэхдээ Бурхны хаанчлалд хүүхдүүдийн шиг энгийн, ариун цагаахан итгэлтэй байх нь чухал гэдгийг тайлбарласан. За хүүхдүүд ямар нэг зүйлд маш амархан итгэдэг. Аав ээж томчуудаас асуухгүйгээр шууд л итгэждэг штэ. Тиймээс бид хүүхдүүдтэй хэлэх үгэндээ одоо маш болгоомжтой, анхааралтай хариуцлагатай байх хэрэгтэй. Тэдний бидэнд тавьдаг тэр энгийн үнцэнтэй итгэлийг бид эвдэж болохгүй тийм ээ. За дараа нь Есүс энэ санаагаа улам тодтогч одоо дахин давтан хэлсэн байдаг. Хэрвээ бид хүүхэд шиг итгэлтэй биш бол Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж ахин сануулсан. За Есүс хүүхдүүдээр жишээ болгон заасан сургаалынхаа дараа тэднийг тэврэн авч гараа тавин өрөөжээ. За тэр мөчөөс эхлээд Есүсийн дагагч нар хүүхдүүдийг огт өөр нүдээр харсан гэдэгт би бол их итгэлтэй байгаа. Есүс зөвхөн хүүхдүүд ямар чухал вэ гэдгийг хэлээ зогсохгүй. Өөрийнхөө үйлдэлээр үлгэрлэж харуулсан байна, тийм ээ. Тэгэхээр бид Есүс хүүхдүүдэд хэрхэн хандаж байсан талаар Библийн түүхээс суралцж байгаа. За өөр нэг түүхийг хамтдаа хуваалцъя гэж бодож байна. Есүсийн дагалдагч нар Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу байх тухай маргалдаж байх үед Есүс дахин хүүхдүүдийг үлгэр жишээ болгон ярьсан байна. За Матай 18 дугаар бүлэгт тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлцсан нь. Үнэхээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь Тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу болно. Хэн миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр намайг хүлээн авч байгаа юм аа. За хэн хамгийн агуу байх тухай маргалдсан шавнартаа Есүс хүчтэй сануулга өгч байна. За тэгээд дараа нь тэр үргэлжлүүлэн хэн надад итгэгч энэ балчруудаас нэгийг бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ термийн чулуу зүгээд тэнгисийн гүнд живсэн дээрээ хэмээсэн байна. За тэгээд тэр цааш нь эдгээр бяцхан хүүхдүүдийн хэндэн ч хатуу бүү ханд. Та нарт би хэлж байна. Тэдний тэнгэрийн элчүүд үргэлж тэнгэрдэх миний эцгийн өмнө байдгаа гэсэн байна. За тэгэхээр энэ бүхнээс харахад Есүс бидэнд хүүхдүүдийн тухай ямар их чухал зүйлийг хэлж байна тийм ээ. Хүүхэд гэдэг бол үнэхээр онцгой. Бурхан хүүхдүүдэд маш их хайртай. Бурхан одоо биднэр хүүхдүүдийг асруулж хамгаалуулахыг хүсдэг. Бидний үүрэг бол одоо тэднийг бие махбод, оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг, өсөлт хөгжил гээд бүх талаар Бурханы хүснээр асран халамжлах юм тийм ээ. Бурхан биднийг яаж халамжилдаг шиг л тэгж одоо халамжлах ёстой. За тэгэхээр хэрхэн асарч хүмүүжүүлэх вэ? Библиэд Бурханы өгсөн тодорхой зааварчилгааг одоо дурдсан байдаг л да. Тэдгээрээс зарим нь энд дурдээ. Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Өтөлсөн ч тэрээр тэр замыг орхихгүй гэсэн нь хүүхдийг тууштай зөв хүмүүжүүлэх нь тэдэнд амьдралын туршид нөлөөлөх болно.
За, сахилгаас хүүхдээ хүндий бүү байлга. Саваадлаа гэд тэр өгчихгүй гэж хэлэхдээ эцэг эхийн хайрвал одоо зөв бурууг ойлгуулж хил хязгаартай хүмүүжүүлэх явдал. За, хатуу чанга гэдэг нь хүч хэргэл гэсэн үг биш шүү дээ мэдээж тийм ээ. Харин их тууштай, шудраг, хайраар дүүрэн хүмүүжүүлээ гэсэн ийм санааг хэлж байгаа. Эцгүүдээ та нар хүүхдүүдэд сочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба сургамжаар хүмүүжүүл. Эфес 6:4 аауд хүүхэддээ хит хатуу ууртай хандах биш, тууштай тайван байдлаар Бурхны үнэнд сургах нь чухал гэсэн утгатай ажээ. За, эцгүүдээ хүүхдийнхээ сэтгэлийг бүү мохоо эс бөгөөс тэд урам зориг алдах вэ. Колосай 3:21. За, бидний хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй байдаг зүйл нь мэдээж хайр, урам зориг. За, эзэн рүү хандсан зөв чиглүүлэг байдаг тийм ээ. Монголчууд бидний хувьд бол одоо их онцлог байдаг шүү дээ. Хэдийгээр хүүхдүүд маань ингээд нас бие төрж гэр бүл зохиосон ч гэсэн бага байсантай адилхан л одоо хайрласаар, халамжилсаар л байдаг шүү дээ тийм ээ. Хүүхдүүд насанд хүрсэн ч одоо эцэг их бидний хувьд бол хариуцлага болвол ингээл үргэлжилсээр л байдаг. За, бас өвөө эмээ болно гэдэг бол маш онцгой зүйл. Өөрөө өвөө эмээ болтлоо дараагийнхаа одоо үе удамтайгаа харилцах онцгой харилцааг бүрэн ойлгож чаддаггүй л явдаг штэ. За, Библиэд бол энийг мөн сургаалт үгсийн 17-гийн 6-ад бичсэн байдаг. Ач гуч өтгсийн тэтэм азай буурлууд үр хүүхдийнхээ алдар. Гэхдээ энэ баяр баясгалангийн хамт бол хариуцлага байгаа тийм ээ. Өөрийгөө анхаарч сэтгэлээр нихуур хян нүдээр үдсэн бүхнээ чи мартахгүй байж амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд ач нартаа таниулж мэдүүл гэж. Одоо дэд хуулийн 4:9-д дурдсан байдаг л да. Одоо Иесус Христ хүүхдүүдийг адислах үедээ юу гэж хэлснийг нэг эргэн харцгаая. Тэр хүүхэд мэт итгэл сэтгэлтэй байж л та нар Бурхны хаанчлалд очих болно гэсэн. За, Бурхан өөрийн ганц хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн зорилго нь бидэнд Тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох талаар зааж сургаад дараа нь бидний нүглийн төлөө амиа өргөх байсан. За, ингэснээр бид Бурхны хүүхдүүд болох юм. Библиэлд Иоханны 1-р бүлэгт түүнийг хүлээн авсан бүхэн, түүний нэрэнд итгэгч бүхэн Бурхны хүүхэд болох болно гэсэн байна. За, хэрвээ бид Есүс Христийг Бурхны хүү гэдэгт хүүхэд шиг итгэж, Есүс бидний нүглийн төлөө нас барсан гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх юм бол Бурхны хүүхэд болох тийм эрхтэй болно. Одоо энэ нь бол их сайхан мэдээ биш гэж үү, тийм ээ? Та Бурхны хүүхэд болохыг хүсэж байна уу? Тэгвэл надтай хамт залбираарай. Бурхан эцэг минь, өөрийн хүүгийнхээ амийг миний нүглийн төлөө өгч, намайг өөрийн хүүхдээ болгосонд тань баярлалаа. Танд итгэсэн итгэл минь үргэлж хүүхдийн шиг цэвэр ариухан, эргэлзээгүй байхад та туслаарай. Бас амьдралынхаа туршид таныг дагаж амьдрахад итгэмжтэй байхад минь туслаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн Бурханд өөрийн бүх амьдралаа даатгах тийм хүүхэд шиг эргэлзээгүй, чин үнэнч итгэлтэй одоо танд бий юу гэж бас асуумаар. Тэгээд зохиолч Хелен Стенер Рейсийн хүүхдийн залбирал нэртэй шүлгийг та бүхэнтэй бас хуваалцмаар байна. Хүүхдийн залбирал. Есүс минь, өнөөдрийн залбиралыг минь сонсоорой. Надтай үргэлж ойрхон байж намайг орхихгүй гэж хэлээч. Та намайг хайрладаг шиг, яг Библиэлд бичигдсэн шиг надад бас дахин хэлээч. Би тань дээр үргэлж очих болноо. Хэн нэг намайг ойлгохгүй цаг мөч байвал та намайг ойлгодог. Эзэн намайг орхихгүй. Хүмүүс намайг мартаж болгоч та хизээч намайг мартахгүй гэж хэлээрэй. Хизээ нэгэн өдөр би том болж танд үнэхээр үнэнч байсныг харуулна. Жижигхэн ч гэсэн зүрх минь танд харьяалагддаг шүү. Энэ шүлэг ямар энгийн болохыг сонсогч та сонссон байхаа. Тэгээ хүүхдүүд альва зүйлийг ихэвчлэн маш энгийн аргаар хийдэг тийм биз дээ тий. Энэ нь яг бид залбирахтаа сүржин үг, уран гоё үг хэллэг хэрэглэх шаардлагагүйг өдөр бүр биднэрт сануулж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд хамгийн чухал нь
Бурханд хүүхдүүд шиг ямар ч эргэлзээгүй чин үнэнч итгэлийг л бид нар өгөх нь чухал юм байна. Тийм шүү те. Бас бодоод үзтээ гэнэ. Таны хүүхэд танд хичнээн их итгэдэг билээ. Хүүхдтэй нь өөрөө бүгдийг хийж чадахгүй учраас танд бүрэн найддаг шүү дээ. Тэгээ үүнтэй адилхан бид өөрсдөө хийж чадахгүй зүйлээ хийдэг Бурханд нь бүрэн итгэж түүнд найдаж болно. Тэгээд сонсогч танд би асуураалмаар байна. Бурхан таны амьдралыг өөрчилсөн түүх бий юу? Тэгвэл та тэр түүхээ ч гэсэн өнөөдөр найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн сонсогчтой хуваалцаасай гэж хүсэж байна. Харин тийм бас магадгүй танд Бурхан таны амьдралд ямар нэгэн зүйлийг хийхийг хүлээсээр байж бас болох юм те. Тэгвэл тас бидэнтэй залбирлын хүсэлтэй бас илгээгээрэй биднэрөө. Тэгээд бид тантай холбогдож бас хамтдаа залбирах болно. Тэгээд манай хаягийг нэвтрүүлгийн төгсгөлд сонсоорой. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Есүст итгээрэй гэж би танд чин сэтгэлээсээ хэлмээр байна. Тэр үргэлж таны чин сэтгэлээсээ залбирахыг хүлээж байдаг шүү. Тэгээд найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтэйгээ хамт байна гэдэгт найдаж байна. Түр баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 07 51 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид